11-р бүлэг. Ердөөл биеэр уруу татах арга. Паньян үл ялэг хөмсгөө зангидав. Зүүн совин болон 500 жилийн амьдралын туршлага нь түүнд хувилдааны үнэрийг тэр дор нь мэдрүүлжээ. Нүдэнд нь хүүтэн гэрэл гяс хийснээ хөмсгөн нь эргээд тэнэв. Яг өлсөж байлаа. Чи цагаа олж иржээ. Ор. Хаалганы цаана хоолны сав барин зогсох. Шинцүү хариултыг сонсоод хүүтнээр инээмсэглэв. Гэвч хаалгыг түлхэн орохдоо нүүрэндээ дүлгүүн дараахан төрөх тодруулсан байлаа. Паньян залуу эзэн. Хоол, архи хоёр үнэхээр сайхан үнэртэй байна. Савтайн барьж явахдаа хүртэл үнэрт нь дур хүрлээ. Түүний дуу инхри бөгөөд долгонсон өнгөтэй байв. Шинцүү хоолны саваа жижиг ширээн дээр тавиад тагнуудын нэг нэгээр нь гарган цэвэрхэн өрөв. Хоол нь үнэхээр ангилан дур булаам харагдана. Дараа нь 2 аяг гаргаж ирээд архи хийлээ. Залуу эзэн, хүрээд ир. Шивгчин өнөөдөр зориг гарган тантай хамт нэг аяг уух гэсэн юм. Тэр цэцэг мэт инээмсэглэн Паньяны дэргэд хурч ирээд гараас нь хөтлөн ширээний дэрэгдэх сандалд суулгав. Шинцүү өөрөө түүнтэй хит ойр сууж инхри дүрсгэн чихэнд нь шивнэлээ. Паньян залуу эзэн, шивгчин танд үргэлж сайн байсан. Та ямар зэрэглийн чадамжтай байх нь надад огт хамаагүй. Би үргэлж таны дэргэд байж түшиг болж сэтгэлийг тань тайтгаруулахыг хүсдэг. Өнөө шин би танд өөрийгөө даатгахаар ирлээ. Тэр өнөөдөр зориуд гоёж иржээ. Паньяныг өргөдөхын тулд уг үйлдэл бүрээ сайтар гэлцэн нэлт. Залуу эзэн, би танд өөрөө архи уулгая. Шинцүү аягаа өргөн нэг балга архи амандаа ав. Дараа нь Паньян руу ширцээр аажмаар бүхийлв. Гэвч Паньяны царайд ямар ч хувирал байсангүй. Өмнө нь суугаа хүн амьд бус хүүтэн чулуу баримл мэт түүний байдлыг хараад Шинцүү ихэндээ баг зэрэг төвшөв. Гэвч Паньян өөрийг нь түлхэхгүй байгааг хараад дотроо тайвширч хүүтнээр инээмсэглэлээ. Одоо хүртэл дүр хэсгээд л байна уу да? Яг тэр мөчөд Паньян үл таамсарлан хамраад уурглаа. Ердөөл биеэр уруу татах арга байж. Шинцүүн царай хөшөв. Тэр амандаа балгасан архиа залгаад юу ч болоогүй мэт долгонсон инээмсэгэл гаргахыг оролдов. Паньян залуу эзэн, та юу ирээд байгаа юм бэ? Паньяны нүднээс хүүтэн гэрэл цацрав. Тэр Шинцүү нүд рүү ихцлэн ширтээд баруун гараараа хүзүүг нь хатган айжмаар хүч нэмлээ. Шинзүүн хүүхэн хараа агшив. Залуу эзэн, өвдөж байна. Паньян хариулсангүй. Харин хүзүүг нь атгасан гар улам чангарлаа. Паньян залуу эзэн, би айж байна. Шинзүүн амьсгал боогдож эхлэв. Тэр сандарч 2 гараараа Паньяны бууг зурч тавиулахыг оролдлоо. Гэвч түүний гар төмөр мэт хатуу хөдлөхийн аргагүй байв. Авга ах ихч хоёр чамааг намааг уруу татуулж хэрэг тохохоор явуулсан бололтой. Тэгэхээр доод давхар хүмүүсийн хэдийн автаж байгаа биз дээ? Паньян хүүтнэр инээлээ. Гэхдээ чи өөрийгөө хэн гэж одоо вэ? Ийм өчүүхэн аргаар надтай тоглох гэсэн юм уу? Тэр Шинцүүг улам хүчтэй өвтөхөд охины нүд айдас өвдөлтөөс болж томров. Шинцүү хашрахыг хүссэн ч Паньян хоолойг нь чанга атгасан тул бүдэгхэн жинхээс өөр чимээ гаргаж чадсангүй. Тэр бүх хүчээрээ тэмцэж эхлэв. Амьсгал нь үнэхээр тасрах гэж байлаа. Яг тэр үед Паньян атгасан гараа айжмаар соллов. Шинцүү тэр дээрөө амаа ангааж агаарыг шуналтайгаар залглаа. Хит яран амьсгалнаас болж ширүүн ханиалгаж эхлэв. Паньян аяархан инээмсэглээд алгаа сунган түүний хацрыг зөөлөн иллээ. Шинцүү, би чамайг алж чадах болов уу? Чи юу гэж бодож байна? Түүний дуу тайван хайхрамжгүй байв. Хэрэв Паньян тогшин төрхөөр чанга хашгирсан бол Шинцүү эсэргүүцэх зориг гаргаж мэдэх байлаа. Гэвч тэр инээмсэглэн намуухан дуугаар өөрийг нь алж чадах эсхийг асуухад Шинцүүн зүрхний үнээс жинхэнэ айдас ундарчээ. Тэр Паньян руу айж балмагдан ширтв. Өөдөөс нь инээмсэглэн харах энэ залуугийн нүдийг Шинцүү насан туршдаа мартахгүй гэдгээ
тэр мөчөд мэдэрлээ. Тэр харцанд өчүүхэн ч сэтгэл хөдлөл байсангүй. Харанхуй хязгааргүй гүн. Яг л Еролд нь аимшигт араатан нуугдсан эртний цөөрөм шиг. Тэр харцны өмнө Шинцүү цас мөсний дунд нүцгэн зогсож буй мэт санагдав. Миний өмнө байгаа энэ хүн намайг үнэхээр алж чадна. Үгүй. Тэр намайг алхаас огтхонч боцохгүй. Тэнгэр минь, би яагаад ийм чөтгөрийг өдөх гэж ирвэ? Шинцүүн зүрх харамслаар дүржээ. Тэр дороо эргэн цухтыг хүссэн ч одоо хүртэл Паньяны дэргэд хөдөлж чадахгүй суун. Зүгтх нь бүхэл хуруугаач хөдлөж зүрхлэхгүй байв. Бүх биеийнх нь булчин чангарч туйхан биеийн салгана. Царайн цаас шиг цонхиж амнаас нь нэг ч үг гарсангүй. Чи олон жил миний хувийн шивгчин байсан. Тиймээс энэ удаа амийг чинь хэлтрүүлье. Зарцсан амьдралаас мултрахыг хүсэж байгаа бол дүүдээр минь оч. Тэр муухаг гинэн болохоор чамд илүү тохирно. Паньян инээмсэглэгээ болоод хацрыг нь зөөлхөн алгадлаа. Дуун тогтун ус мэт тайван байв. Эцэст нь тэр санаа алдаад Одоо гарчуулна. гэв. Шинцүү модон хүүхэлдэй шиг хүссэн чигээрээ дуулууртай гарч одлоо. Тэр айснаасаа ухаан санаа самуурч Паньян хэмээх чөтгөрийн дэргэдээс хэрхэн холцнооч мэдсэнгүй. Харанхуйд нуугдан хүлээж байсан хүмүүс Шинцүүг царайг нь цонхиж салганан гарч ирэхийг хараад гайхав. Өмнөх амьдралаас ч илүү боловсронгуй их бэлдсэн байна. Аав гихч хоёрынхоо энэ их ачийг би сайн санаж явлаа. Шинцүүг явснаас удалгүй Паньянч босож байшингаас гарлаа. Ямар ч тохиолдолд тэрэнд дахин үлдэж болохгүй. Ухаантай хүн аюулыг өршлөн олж хараад зайлуулдаг. Чөтгөрийн замаар алхагч бүрч тийм байх ёстой. Хангалттай хүчгүй атлаа өөрийгөө аюулын дунд үлдээдэг хүн бол зөвхөн тэнэг. Изээ, сул өрөө байна уу? Паньян тосгоны цор ганц дэм буудалд ирээд өнөөрний үнийг асуулаа. Байна. 2-3 дугаар давхарт сул өрөө бий. Үн хямдхан өрөөнүүд ч цэвэр тоглог. 1-р давхарт хоолны танхимтай. Буудлын зочид энд орж ирж хооллож болно. Хэрэг хүсвэл зарцнараар хоолыг өрөөндөд нь хөргүүлж өгдөнө. Буудлын эзэн тун найрсгаар тайлбарлав. Энэ бол тосгоны цор ганц дэм буудал боловч үйлчлүүлэгч зөөнтэй. Бараг эзгүй гэхэд хэлсдэхгүй. Жил бүр худалдаачдын жингийн цуваа чим маавууланд ирж 8 хийх үеэр л дүүрдэг байв. Паньян баг зэрэг өсөж байсан тул бүтэн 2 анхдагч чулуу гарган эзэнд өглөө. Надад сайн өрөө бэлд. Бас 2 сав ирэх. 3-4 янзын хоол гарга. Илүү гарсныг нь буцааж өг. Ойлголоо. Буудлын эзэн 2 анхдагч чулууг аваад Өрөөнтэй олох уу? Танхим цух уу? гэж асуулаа. Паньян тэнгэрүүд харав. Бороо зогсож үдэш болох төгчээ. Хоолны танхимд хурдан холчоод шууд тосгоны зах руу гарч цэцгийн дарсны ламын өвийг үргэлжлүүлэн хайж болно Танхим тооллно. гэж тэр хариулав. Дэм буудлын хоолны танхимд 10-аад дөрвөлжин ширээ байрлуулжээ. Ширээ бүрийг 4 урт санал хүрээлнэ. Танхимын дунд дэм буудлыг тулж тогтоосон бүдүүн багнууд сүндэрлэнэ. Шалыг том чулуун хавтангаар хучсан ч чийг даасан байв. Уулын чигийг бүрэн нуух боломжгүй ажээ. 3 ширээнд хүмүүс сууж байлаа. Цонхны дэргэд нэгэн өвгөн ганцаараа архи унгаа гадаах жаргах нарыг ширтэнэ. Танхимын голд 5-6 анчин нэг ширээ тойрон суужээ. Тэд ангийнхаа тухай чангаар ярилцаж хөлт орон гурвал туулай зэрэг уулын ангийн олз овоосон байв. Өөр нэг булангийн ширээнд 2 залуу нам дуугаар ямар нэгэн нууц зүйл ярилцсан. Харанхуй сүдэрт зүрх нь халахлагдсан тул эрэгтэй эмэгтэй ч ялгахдаггүй. Паньян хаалганы хамгийн ойр ширээнд суув. Удалгүй хоолнуудыг авчирч тавилаа. Сий зэрэглэлийн чадамжаар сарны гүү боловсруулахын тулд анхдагч чулуу ашиглах шаардлагатай. Хэрв аз таарч энэ сарны гүүгийн хүсэл зориг тийм ч хүчтэй биш бол
5 анх дахь чулуу хангалттай. Харин зөрүүдгүй таарсан бол асуудалтай. Наад зах нь 8 чулуу хэрэгтэй болно. Гүү бол амьд бий тул амьд үлдэх хүсэлтэй байх нь мэдээж. Зарим гүүгийн хүсэл зориг маш хүчтэй. Босруулах явцад эцээ хүртэл ширүүн эсрүүцэн. Харин заримийнх нь хүсэл сул. Тэд босруулалтын туршид хүчин мөхсдөж бууж өгдөг. Эсрүүцэл бага болохоор босруулах явц ч хамаагүй хэлбэр байна. Одоо миний гарт 6 анх дахь чулуу байсан. Буудлын эзэнд 2 өгсөн болохоор 4 л үлдлээ. Хангалтгүй. Энэ ертөнц анх дахь чулуу мөнгөний үүрэг гүйцэтгэдэг бөгөөд худалдан авах чадвар нь маш өндөр. Жирийн 3 ам үлтэй айл 1 сарын дотор ихтэл 1 анх дахь чулуу зарцуулна. Харин гүү бяцлагчийн хувьд анх дахь чулууны хэрэглээ хамаагүй өндөр. Жишээлбэл Паньян зөвхөн 1 гүү босруулахын тулд дунджаар 7 орчим анх дахь чулуу зарцуулах шаардлагатай. Тэр нь ердөө сарны гүү. Хэрв архины үтийг үнэхээр олбол сий зэрэглэлийн чадамжаар босруулахад дор хаяж 10 гаруй анх дахь чулуу нэмэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл одоогийн нөхцөлд архины үтийг олсон ч боловсруулах анх дахь чулуу надад байхгүй. Гэсэн ч хайлтаа үргэлжлүүлэх ёстой. Цэцгийн дарсны ламын өв дотор их хэмжээний анх дахь чулуу байх магадлал маш өндөр. Энэ бол гарахад хэцүү дүгнэлт биш. Эцсийн эцэст цэцгийн дарсны лам 5 дугаар зэрэглэлийн гүү бяцлагч байсан. Чөтгөрийн замд нэрд гарсан тийм хүчрхэг хүн гүү бяцлагчийн бяцлал зайлшгүй хэрэгтэй анх дахь чулуугүй байх боломжгүй. Энэхүү бичлэгийг таалагдсан бол лайк дарж Wildcard Audio сувгийг subscribe хийгээрэй. 12 дугаар бүлэг. Ногоон хулсны архи анхилж гүү бяцлагч сүр хүчээ гайх болно. Одоо бүх зүйл цэцгийн дарсны ламын өвийг олох хэсгээс шалтгаална. Олж чадвал бүх асуудал минь шийдэгдэнэ. Харин олж чадахгүй бол эдгээр бэрхшээл бяцлаглын минь хурдыг ихээхэн сааруулна. Тэгвэл үеийнхнээс оцорч эхэлнэ. Гэхдээ ойлгохгүй юм. Архины үтийг үнрээр нь татах гэж бүтэн 7 хоногоос илүү хугацаа зарцууллаа. Яагаад одоо хүртэл гарч ирэхгүй байна? Паньян хөмсгөө зангидан учрыг олох гэж бодлоо жилээ. Яг л хоол амандаа хийчгээд амтыг нь мэдэрч чадалгүй байгаа мэт бухимдалтай байлаа. Гэнэт чанга шуугаан дэгдэж бодлыг нь таслав. Паньян дуу гарсан зүг рүү харлаа. Танхимын голын ширээг тойрон суусан 6 амч нь нилээ зөгтжээ. Тэдний царай улааж уур амьсгал нь халуун болсон байв. Чангаха, алив, дахиад надад нэг аяга. Фингаха, би таны чадлыг үнэхээр биширдэг шүү. Хар эрс зэрлэг гахаа ганцаараа унахсан гэдэг чинь жинхэнэ иргэний хийдэг ажил. Энэ аягийг заавал уух ёстой шүү. Үгүй гэвэл бидний хүндэтгээгүй хэрэг болно. Ах дүүс минь сайхан сэтгэлийг чи ойлгож байна. Гэхдээ би үнэхээр дахиж ууж чадахгүй. Фин ах дахиж ууж чадахгүй гинэ? Эсвэл энэ ярих муу болохоор голоод байгаа юм уу? Үйлчлэгчээ, хүрээдэр. Сайн архи авчир. Тэдний дуу улам чангарлаа. Хитрхи их уусан нь нэлт. Үйлчлэгч яран хурж ирээд Ирхэм зочдоо. Манад сайн архи бий л дээ. Гэхдээ нилээд үнэтэй. гэв. Юу гинэ? Биднийг мөнгөгүй гэж басамжлаад байгаа юм уу? Үйлчлэгчийн үгийг сонсон анчдын хідэн шууд босож түүн рүү мухаарав. Тэдний зарим нь өндөр том биетэй, зарим нь бүдүүн чирэг. Бүгд уулын хүмүүсийн хат зориг сүр хүчийг өөртөө агуулсан байлаа. Үйлчлэгч яран Би эрлэхийг ирчүүдийг басамжилж яаж зүрхлэх вэ? Гэхдээ тэр архи үнэхээр үнэтэй. Нэг сав нь 2 анх дахь чулуу. гэж тайлбарлав. Анчид тэр дороо дугуй болов. 2 анх дахь чулуу гэдэг хямд үн биш. Жирийн айлын 2 сарын нийт зардалтай тэнцэнэ. Анчид энгийн хүмүүсээс арай илүү орлого олдог байлаа. Заримдаа нэг хар арьс зэрлэг гахаа агнуул хагас анх дахь чулууны үн хөрнө. Гэвч ан хийх нь аюултай. Ганц удаа алдвал анчин өөрөө олц болж мэднэ. Тэдний хувьд нэг сав архинд 2 анх дахь чулуу зарцуулах нь дэндүү үргэлгэн байв. Үнэхээр тийм үнэтэй архи байдаг юм уу? Жаала, бидний хуурах гээгүйз. Анчид чанга дуурсаар байсан ч өнгөн өмнөхөөсөө суларчээ. Одоо тэд өөрсдийн хэлсэн үгнээсээ буцахад эвгүй болсон байлаа.
Пин ах хэмээх дуудуулсан анчин нөхцөл байдал бишдэж байгааг мэдээд яаран Ах дүүс минь, дими мөнгө өрөх хэрэггүй. Би үнэхээр дахиж ууж чадахгүй. Тэр архийг дараа уу? гэв. Яаж тэгж болох вэ ахаа? Тийм шүү. Бусад анчид эсэргүүцсэн хിവэр боловч дуун айжмаар намдав. Тэд нэг нэгээрээ буцаж суулаа. Үйлчлэгч овжин хүн байв. Энэ архийг зарч чадахгүйгээ ойлгоод холтгоор зовдлаа. Яг тэр үед харанхуй буландах ширээнээс нэгэн залуугийн дуу гарав. Үнэхээр инээдтэй юм. Дими ламаа оролдуулан хашгирах юм. Архины мөнгө төлж чадахгүй бол дуул хортойхоо амаа архиад цаашаа сууж байхгүй юу? Ансад үүнийг сонсоод уурлав. Нэг нь тэр дээрв. Бидний мөнгөгүй гэж хэн хэлв? Үйлчлэгчээ, өнөх архинаасаа нэг савыг авчир. 2 анх дэх чулууг би төлнө. Химэн хашгирлаа. Одоох ирхмээ, төр үлээгээрээ. Үйлчлэгч ийн эргэлт гарна гэж бодоогүй бололтой. Яаран эргэж нэг сав архи авчирлаа. Сав нь ердийн архины савтай ижилхэн хэмжээтэй байв. Гэвч бөглөөг нь нээх төдийд цэнгэг зөөлөн анхлын үнэр танхим даяар тархлаа. Цонхны дэргэд ганцаараа сууж байсан өвгөн хүртэл архины үнэрийг аваад өөрийн ирэхгүй толгоогоо эргүүлэн сав руу харав. Энэ яах аргагүй сайн архи байлаа. Ирхэм зочдоо. Би хий дими магтаагүй шүү. Энэ бол ногоон хулсны архи. Бүх тосгонд манах ганцхан дин бодол болохоор өөр хаанаас ч болохгүй. Үнэрийг нэг сайн аваад үз. Үйлчлэгч гүн амьсгаа авахдаа сэтгэл ханамж таашаалаа нүрэндээ ил гарав. Паньяны сонирхол хөдлөлөө. Үйлчлэгч үнэхээр худал магтаагүй байв. Гүйвээ тосгонд нийт 3 архины моглол бий. Тэдгээрт ердийн цагаан будааны архи, булангартай архи зэрэг нийтлэг төрлийн ундаал зардаг. Паньян архины үтийг татахын тулд бүтэн 7 хоног тасралтгүй архи худалдаж авсан. Тиймээс тосгонд ямар архи, ямар үнээр зардгийг сайн мэднэ. Анчид өмнөө тавьсан архины сав руу ширтв. Архинд хорхосон тэд хамраа хөдлөн үнэрлэж шүлсээ залгина. Харин уурсандаа архийг худалдаж авсан анчны царай бүр сонин харагдаж байлаа. Нүүрэнд нь харамсал, ухамдал зэрэг тодров. Эцсийн эцэст энэ сав архи 2 анх дахь чулууны үнэтэй. Би хийти харч уурлсандаа архийг авчихлаа. Үйлчлэгч авч юм. Шууд авчираад бөглөөг нээчихсэн. Одоо буцахыг хүссэн ч хитрхи оройтжээ. Бодох тусам мөнгө төлсөн анчны сэтгэл өвдөн. Тэр архийг буцаамаар байсан ч олонний өмнө нэр хүнрээ алтгаас айв. Эцэст нь ширээгээ алгадаад хүчлэн инээмсэглэв. Хараад л үнэхээр сайн архи байна. Ах дүүс минь хүснээрээ өнөөдөр би дайлий. Яг тэр мөчөд булангийн ширээнд суусан залуу дахин яжлав. 6 хүнд ийм жижиг сав архи хаана хүрэх юм? Үнэхээр чадaltaй юм бол дахиад хинтийн савыг хөдөлж аваач. Анчин үүнийг сонсоод хилэгнэн босож үг хэлсэн залуу руу ууртай ширтв. Жаала, чи дэндүү олон юмд онгосож байна. Аль босоод ир. Надтай нэг үз. Тэгвэл босъё л доо. Залуу инээмсэглэн суудлаасаа босож харанхуй сүүдрээс алхан гарч ирэв. Тэр өндөр туранхай биетэй цонхгор арьстай байлаа. Хар хөхөнгийн тулааны хувц өмснө нь цэвэрхэн эмх зэгстэй харагдана. Толгойдоо хөх дууз зангидж дээврээ туранхай мөрийг нь тодруулсан хөрөм өмсчээ. Доогоораа урт өмдтэй хөлдөө хулсан шахаа өглөж шилбээ боосон байв. Гэвч түүний хувцсны хамгийн анхаарал татах хэсэг нь бэлхүүсээрээ бүсэлсэн ногоон бүс байлаа. Бүсний голд гялтсан зис байз байрлуулж дээрэс нь хар өнгөөр нэг хэмээн бичжээ. 1-р зэрэглийн гүү бясалгагч. Анчин энэ хувцас ямар учиртайг тэр доор нь ойлгов. Тэр огцон амьсгаагаа авч царай дээрх уур хилнэн ариллаа. Оронд нь айдас сандрал тодров. Өөрийн өдөөсөн хүн нь гүү бясалгагч байна гэж тэр төсөөлсөнгүй ажээ. Надтай толдмаар байна гэсэн биз дээ. Алив намайг зөхөөд үз. Залуу гүү бясалгагч тоглоом давхуу хийсэн инээмсэглэлтэйгээр анчин руу айжуухан ортов. Харин саяхан өөрийг нь өдөн дуудсан анчин чулуун хөшөө шиг хөшөж байрнаасаа хөдөлж чадсангүй.
Эсвэл та нар зургаалаа зэрэг дайрсан ч болно. Залуу гүү бясалгач тэдний ширээ рүү тайван алхах зураа хайхрамжгүй хэлв. Анчдын царай тэр чигтээ хувирчээ. Архин дулаасан заримынхан нүүр нь тэр дороо цонхив. Тухнаас нь хүүтэн ус сувж, амьсгалаач чанга авч зүрхлэхгүй түгшин суулаа. Залуу гүү бясалгач гараа сунган ногоон хусны архины савыг авав. Хамрынхаа доор барьж үнэрлээд нэмсгэллээ. Үнэхээр сайхан үнэртэй юм. Эрхэм дээдс таалагдсан бол авч хүснээр оно. Таныг гомдоосныхаа төлөө өргөж буй уучлал гэж бодоорой. Өмнө нь түүнийг өдөөсөн анчин хоёр гараа өмнөө нийлүүлэн нүүрэндээ хүчилсэн нэмсгэл тодруулан яаран хэлв. Гэтэл залуугийн царай гинэт хүүттав. Хаарах чимээ гарч архины сав газарт бутгсэрлээ. Гүү бясалгачийн царай мөш шиг хүүтэн харцан сэлэм шиг хурц болжээ. Чи надаас уучлалт гуйх хэрэгтэй гэж бодоо юу? Анч та нар нилээд баян бололтой. Надаас ч их мөнгөтэй юм шүү. Нэг сав архинд хоёр анхдагч чулуу зарцуулж байна. Намайг анхдагч чулуунаас олж ямар их шаналж явааг мэдхүү. Гэтэл яг ийм үед миний өмнө бахархад зүрхлэлээ. Та нар шиг жирийн хүмүүс надтай эн зэрэгцэн гэж бодоо юу? Зүрхлэхгүй. Бид яаж зүрхлэх вүлээ? Эрхэм дээдсийг гомдоосон маань өршөөхий аргагүй нүгэл боллоо. Бид санаатаагаар гомдоох гэсэнгүй. Эрхэм гүү бясалгач та эдгээр анхдагч чулууг авна уу? Анчид яран босч өөрт байсан анхдагч чулуунуудаа гаргав. Гэвч жирийн хүмүүст хичнээн их мөнгө байх билээ. Тэдний гаргасан зүйлс ердөө анхдагч чулуун хэлтэрхийнүүд. Хамгийн том хэлтэрхийн бүтэн чулууны 4/1-ээс ч томгүй байв. Залуугүй бясалгач тэднийг авсангүй. Харин ёсчтой нэмсгэлсээр байлаа. Тэр бүргэд мэт хурц харцаар танхимыг бүхэлдэн нэгжив. Харцанд нь өрцөн анчид бүгд толгоогоо бүхэлгэв. Цонхны дэргэд сууж энэ бүхнийг ажиж байсан өвгөн хүртэл яаран нүрээ бурууллаа. Зөвхөн Паньян ямар ч эргэлзээгүйгээр тайван ширтэж байв. Энэ залуугийн өмссөн хувцс бол овгоос зөвхөн албан ёсоор хүлээн зөвшөөрсөн гүү бясалгачид олгодог дүрмт хувцс. Паньян одоогийн сургалтын танхимыг сурагч тул үүнийг өмсөх хэрэггүй. Сургалтаа төгссөний дараа л овгоос ийм хувцс авна. Залуугийн бүсэн дэх зис пайд дээрх нэг хэмээх тэмдэг нь түүний 1-р зэрэглэлийн гүү бясалгагч болохыг илтгэнэ. Гэвч тэр хэдийн 20 орчим настай харагдана. Биеэс нь ялгарах анхдагч мөн чанарын авраагаар бол 1-р зэргийн агсан чатанд хүрсэн байлаа. 15 наснаасаа бясалгаж эхэлсэн Атла 20 орчим наснда дөнгөж 1-р зэрэглэлийн агсан шатанд хүрсэн нь түүнийг дий зэрэглэлийн төрөлхийн чадамжтай болохыг харуулна. Тэр арын албаны гүү бясалгагч байх магадлал өндөр. Жинхэнэ тулааны гүү бясалгагчид ч тооцогдохгүй байж мэднэ. Гэсэн ч энэ 6 чирэг анчинтай харьцуулахад хүчин хангалттай илүү байлаа. Энэ бол гүү бясалгагч болон жирийн хүний хоорондын хүчний ялгаа. Хүч чадалтай хүн бусдын дээр зогсно. Энэ бол энэ ертөнцийн мөн чанар. Үгүй ээ. Үнэндээ бүх ертөнц адилхан. Том загас жижиг загасаа, жижиг загас жарахаага зэлгэнэ. Харин энэ ертөнцид тэр хууль нь илүү ил тод харагдах төдий. Паньян дотроо бодов. За болоо. Жиния, чи тэдэнд хангалттай сургамж өглөө. Жирийн хүмүүсийг цааш нь ингэж шившгэлэх хэрэггүй. Энэ тухайд харуул. Чи ичихгүй байлаач би өмнөөс чи ичих болно. Булангийн ширээнд үлдсэн нөгөө залуу дуурлаа. Тэр дууг сонсоод танхимдах хүмүүс нөгөө хүн нь залуу бүсгийг болохыг сайн ойлгов. Жиния хэмээхгүй бясалгагч хамтрагч бүсгүйдээ зэмлүүлээд ёчтой нэмслэгээ болов. Анчдын гаргасан анхдагч чулууны хэлтэрхийнүүд рүү харагчгүй байлаа. Нийлүүлээч ч 2 бүтэн анхдагч чулуу хүрхгүй тул тэр угаасаа сонирхохгүй. Жиния ханцуугаас ихсрээд буцаж хэрээр үгээ атлахав. Явах зураа хорон өнгөөр. Тэгвэл уух зэрэг чинь хөрвөл ногоон хулсны арх дахин захиалаад уу. Одоо хэн энэ архийг ууж зүрхлэхийг харъя. Гэв. Анчид бүгд толгоогоо бүхийлвэжээ. Тэд загнуулсан 6 дуулууртай хүүхэд мэт нам сум. Ногоон хусны архины
Өтгөн анхлан үнэр танхимаар дүрсээр байв. Архийг худалдаж авсан анчин үнэрийг нь авах тусам зүрхэн нүвдэнэ. Эцсийн эцэс тэр энэ архинд 2 анх дахь чулуу төлсөн ч ганц балгаж ч амжаагүй. Паньян савхаа тавилаа. Тэр хангалттай эзэн байв. Ногоон хусны архины үнэрийг дахин авахд нүдэнд нь хоромхын зуур гэрэл гэлсхийлээ. Паньян 2 анх дахь чулуу гаргаж ширээн дээр тавив. Үйлчлэгчээ, надад нэг сав ногоон хулсны архи өг. Танхим тэр чигтээ хөшөв. Ширээ рүүгээ алхаж явсан Жанягийн хөл тэр рүү зогслоо. Уруулынх нь үзүүр таталзав. Хамраараа дүүрэн хүчтэй амьсгаа авав. Тэр дөнгөж сая анхааруулга хэлж дууссан. Гэтэл үг нь газарт унж амжаагүй байхад Паньян өнөөх архийг захиаллаа. Энэ нь түүний нүүрэн дээр ил татаар алгацсантай ялгаагүй. Жаня эргэн хараад нүдээ нарийсган Паньян руу хүйтэн харцаар ширтв. Паньян ямар ч айдасгүй тайван харцаар өөдөөс нь ширтлээ. Жанягийн нүдэнд гэрэл гяс хийснэ. Харцан дах хүйтэн өнгө айжмаар ариллаа. Тэр Паньяны биеэс ялгарах анхдагч мөн чанарын аурааг мэдэрчээ. Нөгөө хүний хэн болохыг ойлгомогцоо нүүрэнд нь инээмсэгэл тодорч найрсгаар Сургалтын төв байсан юм уу? гэв. Танхимд байсан бусад хүнч сая нэг учрыг ойлголоо. Паньян гүү бясалгачаас өчүүхэн жаагаагүй нь өөрөө мөн гүү бясалгагч байсныхаж. Хэдийгээр сургалтын танхимд суралцаар байгаач түүний байр суурь жирийн хүмүүсийнхаас хэдийн өөр болжээ. Эрхэм гүү бясалгагчийн архи бэлэн боллоо. Үйлчлэгч нүүр дөрөн инээмсэглэр яран гүйжэрэв. Паньян Жанян руу үл ялэг толгой дохиод савтай ногоон хусны архиа аван дэм будлаас гарч одлоо. Энэхүү зохиолын үргэлжлэлийг уншихыг хүсвэл wildcard.audio.com сайтаар зочлоорой. Дараагийн ангиар дахин уулзах хүртэл түр баяртай.